Мэдээж хайртай. Би Монголдо маш их хайртай. Мэдээж хайртай. Мэдээж хайртай. Би Монголдо хайртай. Би хайртай, мэдээж хайртай л. Хайртай. Мэдээж Монгол хүн бол Монгол их орондоо хайртай байгаа. Би Монголдо маш их хайртай. Ер нь харийн нутагт байгаа бүх монголчууд бол их орондоо маш их хайртайгаас гадна бас үргэлж санагалзаж явдаг. Тэрийгээ дагаж бол сайхнаар сэтгэл санаагаар үргэлж дэмжиж явдаг. Ер нь бол их орондоо хайртайгийн бас өөр хэлбэрүүд байгаа газараа байгаа орчинд лаасааж тийм ээ цөөхөн хэдэн монголчуудаа солонгост байдаг бол нэг нэгэндээ тусалж дэмтэй явахыг зорддог. Энэ бол миний их орондоо хайртайгийн томоохон одоо үйл хэрэг болов уу гэж боддог юм аа. Их орныхаа нэр төрийг шитгэхгүй хүнд бол энэ л миний хайр. Улс орныхоо цэцэг хөгжилтийн төлөө энд өөрийгөө бэлтэж байна. I love Монгол. Гадаад амьдарч байна гэдэг утгаараа үргэлж их орныхоо нүүр царай төлөөлөл болж ин гэж ойлгодог. Тиймдээ их орныхоо нэр төрийг өндөрт өргөж явахыг эрмэлздэг. Түүгээрээ л их орноо хайрладаг та. Мөрөөдлөө зорилго олгочоод ирээдүйд 5 жилийнхаа төлөө Монголын төлөө ер нь үлсэн амьдралаа ер нь зорилго хөгжүүлэх зорилготой явж байгаа. Тэгээд Солонгост байгаа эдийг гэсэн энэ 5 жилийг өнгөрөөчөөд Монголд очиод илүү хийх мөрөөдөлтөө зорилготой байгаа. Тэгээд зөвхөн их орондоо хайртай гэдэг нь маш одоо баатарлаг зүйл хэлэх биш. Зөвхөн маш энгийн зүйлээр л хэлдэг. Одоо нэгэн жишээ нь бол одоо өөрийнхөө шатах бүхнээрээ төсөлд ингээд оролцоод тэгээд ингээд шатах зүйлээ ингээд тусалж байгаа нь одоо их орондоо хайртай нэгэн жишээ юм аа. Энгийн зүйлийг гэвэл мэдээж одоо Монголдо хог хаягдлыг зөв боловсруулаад тэгээд зөв хогийн самдаа хайж суухыг л би Монголдо дуустын болж байгаа юм гэж би боддог. Гадаад оронд байгаа бүх монголчуудаа туслаж хамтдаа дэм болж тэгж хайртайгаа илэрхийлнэ.